Stand by хэмээх хөтөлбөрөөс өөр гарцгүй боллоо. Ардчсан намын хийсэн балгийг ингэж л дарахаас өөр арга алга байна шүү дээ гэсэн тарих угаалт хэллээ. Энэ бол харин зайлмих гэж харагдаад байгаа юм. Эрдэнтийн асуудал дээр засгийн газар маш хойрог илэрхий хүлээн зөвшөөрсөн байдалтай хандаж байгааг бид харсаар суугаа. Тэгвэл цаана нь юу болсон байж таарах вэ? 49% худалдаж авсан худалдаа хөгжлийн банкны өөрийн хөрөнгө нь 300 сая долларч хүрэхгүй. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийг худалдаж авсан гэдэг байгаа Люксембургт бүртгэлтэй Global Investment and Development CSA гэдэг офшор компани жилийн орлого нь дөнгөж 88 мянган америк доллар ажээ. Ийм жоохон орлоготой компани хоёрхан гишүүнтэй бөгөөд нэг нь сахал Эрдэнэлэг гин. Нөгөөх нь харин хэн байж болох вэ? Мань Элбэгд орж иш байгаа. Тэгвэл тэд нар хаанаасаа 400 сая доллар гаргаж Оросуудад өгөөд Эрдэнэтийг худалдаад авчихваа гэсэн асуулт гарнаа да. Жилдээ 300 тэрбум шахмыг татварт өгдөг Эрдэнэт үйлдвэр энэ жил дөнгөж 20 тэрбумыг өгсөн гэдгийг гишүүн нямдарж илчилсэн. Тэгэхээр тэр татварт өгөх мөнгөний нэг хэсэг нь Оросуудад очсон байх магадлалтай. Магадaltaй ч юу яах вэ? Ер нь л тэгсэн. За одоо тэгээд нэгэнд Эрдэнэт үйлдвэр ховд очижээ. Ховжилж авсан этгээдүүд Эрдэнэт үйлдвэрийн орлогыг хурааж байгаа хэсэг хугацааны дараа хөө нөгөө алга болсон татвар гээд байсан чинь энд л байж байсан байна штэ гэсэн шал худлаа үдгэр яриад гаргаад ирнэ дээ. Одоо танд ямар нэг юм ойлгогдож байна уу? Эрдэнэт үйлдвэр ингээд хэний ч халаасаа сохор зоос гаргадаггүйгээр өөрийгөө санхүүжүүлээд нэг лойрчны хармаад орчиж байгаа юм. Яг одоо бол Эрдэнэт үйлдвэр ажиллаж байгаа ямар нэг бохир мөнгө зээлсэн лойрчид тэндээс гарч буй мөнгийг зээлдүүлсэн хүмүүстэй төлөх ажиллагаа явагдаж байгаа байх. Болсон процесс нь ингэж л харагдаж байна. Манай хөтөлбөр дээхэн үед хэлж байсан да. Таны төрөвчөнд байгаа мөнгийг чинь сэмхэн хулгайлан авч танд өгөөд таны барааг таны өөрийн чинь мөнгөөр худалдаад авчихлаа гэж.